Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөтөлбөрийнхний шаардлагад 4 зүйл тусгажээ. Нэгт, цөмийн энергийн тухай хуулийг хүчингүй болгох, хоёрт цөмийн энергийг ашиглах зорилгоор байгуулсан цөмийн энергийн газрыг татан буулгах, гуравт төрийн өмчит Мон Атом компанийг татан буулгаж, уран албарлах бодлогоосоо татгалзах. Дөрөвдүгээрт сэргээгдэх эрчим хүчний газар байгуулж өгнө гэсэн байна. Хэдхэн хоногийн өмнө ерөнхийдөө хэлбэгт орж цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс буюу дэлхийн нийтэд зарласан. Мөн цөмийн хог хаягдалтай холбоотой гэрээ хэлэлцээр хийх тохиолдолд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар заавал хэлэлцэх ёстой гэсэн юм а. Хэдийгээр ийм зарлиг гаргасан ч улам баталгаажуулж дээрх шаардлагуудыг биелүүлэх ёстой гэж энэ хөтөлбөрийнхөө үзэж байгаа юм байна. Энэ зарилгаан баталгаажуулж нэгдсэн үндэсний байгууллагын 66 дугаар ассамблеийн хүндэт эндэр дээрээс Монгол улсад гадны цөмийн хаягдал асуулгыг Монголын төр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдгдсэн. За тэгээд энэ бүх мэдгдэл энэ дэлхийн нийтийн өмнө Монголын ард түмний өмнө хэлсэн энэ мэдгдлээ баталгаажуулж бодит алхам хийхийг бид нар шаардж байгаа. Энэ бодит алхам нь юу гэж болох вэ гэхээр дөрвөн шаардлага бид нар өнөөдөр хүргүүлж байна. Ер нь Монгол улсад аюултай технологиг оруулж ирэхгүй үүднээс одоо сэргээгдэх эрчим хүчний газар байгуулж энийг төрийн бодлого болгож ийм байгууллага боловсон хүчний бэлтгэх асуудалтай одоо бэлтгэх хэрэгтэй гэж ийм шаардлагыг бид нар өнөөдөр хүргүүлж байгаа. Цөмийн хаягдал нь дэлхийн нийтэд өвглийн тоосон зэрэг хэмээн нэрлэгддэг. Байгалийн ариун их баялагтай манай орны хувьд уран олборлохгүй байх нь ард иргэдийн болоод үндэсний аюулгүй байдлын төлөө хийх томоохон шийдвэр гэж байна. Цацраг өдөрт бодис нь хүний биед генетикийн өвчнүүд, цус түлжүүлэх болон дархлаа тогтолцооны эмгэг өөрчлөлтүүд хавдартай болох зэргээр нөлөөлдөг. Хорт бодисууд нь хүний биед хагас өдрөөс 10 жил хүртэлх хугацаагаар хадгалагддаг. Цацраг өдөрт бодис нь элэг, буур, уушиг, өндгөвч, яс, чүмэг зэрэгт удаан байршдаг. Цацраг өдөрт бодис хадгалж байсан газар хөрс болон усанд алдагдаж байсан олон жишээ байдаг. Жишээ нь 1951 онд Оросын Крачая нууранд хайсан хаягдал алдагдсанаас хагас сая хүн хордож байсан эмгэнэлт хэрэг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Мөн 2008 онд Францад 18,000 литр уран агуулсан ус мал асгарснаар унтны ус хорсон зэрэг хэрэгүүд гарч байсан юм а.